За 4 дахь өдрийн өглөө. Өглөөний минь 4 дахь өдрийн өглөө эхлээд за бүх юмудаа зэхэд янзлчлаа. Одоо хөдөлгөхөд юмудаа ачаад хөдөлгөхөд бэлэн боллоо. За энэ чи хар орон сумын нутгаар орхон гол дайрж өнгөрдөм байна. Урдаасаа хойшоо чиглэлтэй орхны хөндөй гэж нэрлсэн энэхүү газар Чингис хааны их Монгол улсын анхны нийслэл хар хором хот байсан. Мөнгөн мод энтертэй тийм сайхан үзэсгэлэнтэй газар байна. Энэ газрыг юуны тулд сонгосон бэ гэдэг бас их учиртай баг. Орхон гол байнгын салхи тэргээл тиймэрхүү юмнуудаас болсон болов гэж бодож байна. Тэгээд нийслэлт хар хором дээр хурж ирээд нэг хоноглоод хөдөлж байгаадаа баяртай байна. Одоо энэ чинээс замын маршрут гэх юм бол орхон голыг дагаж явсаар байгаад юу орох Баян-Онгор ордог зам олсон. Энэ ерөөхдөө нэлээд экстрем аял байх болно. Тэгээд гар утасны сүлжээ 2 хоног. За би 300 км газрыг 2 хоногт туулж чадах нь уу 3 хоногт туулж чадах нь уу гэдэг челленж явна одоо. Дан шороогоор. Тийм учраас юугаар явах байх гэж бодож байна. Би нэг 2 хоногт 3 хоногт багтааж явахыг ер нь бол хичээнэ. Тэгээд мэдээж хэрэг засмал дээр байгаа шиг 30 км цаг, 20 км цаг дундтал чадахгүй учраас жих цагаа ихсэхүү яах гол гэдэг байна. Тэгээ одоо болохоор цаг нэлээд бас юу ачлаа дугуйнуудынхаа бүх юмнуудыг янзлсан 8 цаг 17 минут болсон байна. Нар нэлээд дэше гарчлаа хөөчлөө. Бас өглөө жоохон үүлтэй сэрүүхэн байгаадсан болохоор хөдлөх гэж тэгж их яарсангүй дугуйныхаа чангал юу ах чангалах болт молтой бүгдийг сайхан чангаллаа. Тэгэхгүй бол замд салаад унчих юм бол тэрнээсээ ч хийсэн болно. Тэрний тулд дугуйндаа жоохон цаг зарцууллаа. Одоо ингээд юмнуудаа ачаад явъя да. За баяртай. Дараагийн бичлэгээр бичлэг хаана хурж зогсохыг би сайн мэдэхгүй байна. Ямар ч лээсэн гар утасныхаа GPS-ийг гар утсан дээр суулгасан байгаа Maps аппликейшнээр ямар ч лээсэн тэгэл болгондоо нэлийн гайгүй зам сүлжээтэй газар зам харилцаатай газрыг зам заасан тийм юу газрыг аппликейшнийг л ямар ч лээсэн ашиглаад яваад байгаа. Тэр аппликейшн дээр мань харин ашгүй яг юу байж гин. Энэ миний явах гэж байгаа зам бас байж гин. Google Maps дээрээс харж агаад энэ чи нэг зам байгаад байна да гэд энэ замыг нөгөө аппликейшн руугаа хийгээд татсан чинь энэ угаасаа хүмүүс байнга явдаг зам байна. Орхон голыг яг ингээд дагаад явдаг зам байна. Орхон голын доор харагдаж байна. Орхон голыг одоо ингээд яг ингээ уулын билээр ингээд доогоор нь явдаг замтай юм байна. За энэ зам маань харин үер усанд автчихаагүй байгаасаа гэж найдаж байна. Орхон гол нэг за гол басна гэж байхгүй. Гэхдээ үер багтай байна. Үергүй байгаа ч гэсэн нөгөө нэг голыг бол би бол гаталж чадахгүй мэн. Энэ бол гатлах боломжгүй гол намайг аппликейшн дээрээс болохоор гол гатлуулах гэсэн байхгүй. Эхлээд тэгэхээр нь би гол гатлахаасаа айгаад голынхоо баруун талаар явъя гэсэн бодолтой болоод явж байна. За одоо ингээл ийшээ тэгэл голоод дагаал явчин да.
тэр хүндийг дагаад явах юм байна. За баяртай. Яа, экстрем аяхийн хиний өдөр. Экстрем гэж. Шорон замаар явж байгаа хиний өдөр. Энийг 3 хоногт багтаахлаар хэмжээ авна да. Одоо 9 өнгөрж байгаа хаа. 10 бараг өнгөрцөн үү? Юу хагаад өмнөх бичлэгийн төгсгөлд нөгөө хэлснээр 8 гээд юу байна гэсэн. Тэгээ дугуйгаа дахиж засаад явсаар байгаад жоох удсан. За ингээд дандаа шороогоор явна да. Энэ шороо гайгүй боломжийн санагдаад байна шүү. Тэр замд сая нэг гол гарлаа. Дээрээс нь нэлээ хаттай өгсүр газар жоохон төрлөө. 100 метрээтэй төрлөө. Гэл нэг тиймэрхүү ханзааны баг шүү дээ. За ингээ энэ болгон дээр чинь хурж ирээд энэ олон замууд чинь хоорондоо буцаж нийлэх үгүй юу гэдгийг нь бас тодорхойгүй. Яг мэпэн дээр бол энэ олон замууд зарим нь нийлэхгүй гэсэн тийм юутай байсан. Тэгээд арай жоохон зөөлхнөр ямарлээс явчих. Тэртэл нэлээ хатуу харагдчих. Араагаас олоод дахиж нэг хөнгөрүүлээд чанартай дугуйтай тулдаал явж ин да. Ер нь бол тэр уулын орой дээр юу хон бэлчсэн. Яа сэлэнгэд хамаатай байхдаа яг иймэрхүү уулын орой төгөлтгөл маа. Ми хариулдаг байсан хон ямаа ингээл алга болчдөг байсан да. Яг энэ бол жалга гарч байгаа юм байна. Эвтэй ихнэл байгаасаа гэж найдаа. Дугуйт юмч тэгээд машин зэргийг бодвол доороо юм цохино гэх юм шиг гайгүй л дээ. Урд тоормзол айтайх гатгаал тааруулж чадхад л болоо. Хойдоо дааштай шүү дээ.
дугуунд үргдээж хагаадсан юм шүү дээ. Завардаггүй дээ.
Ой зам нь өстэй сайхан юм бэ нөө.
За өөр юм харж авч байгаа. Оогүй юм бэ. Туусан дээр хаа. Гутлаа наргаснаас. Тэгээд юу их юутай. Хайрхтай. Хайрганы солиорчин лаазтай самар хаана гомлоо хайгаа олохгүй
За та бүхэн энэ бичлэгийг үзэж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. 2024 онд хийсэн аяллаа маань бичлэг ямар ч хэлсэн одоогийн байдлаар хүрж байна. 24 онд аяллаа чинь 2 3 өдөр байна уу? 4 өдөр байна уу? Тэр хавж байгаа. Орчны голоо дагаад ямар ч хэлсэн Улаанбаатар хүйсийн 8-аар тэгээд үзэж явсан. Тэгж явах замдаа энэ бичлэгний дүүрснээс хойш ямар нэгэн дүүрс орж ирээгүй байна. Тэгэхээр би бичлэгийг хийгээгүй. Нэлийн Яарос ханд руу Бэтрэметрогоос хадгалсан байж магадгүй хаа. Тэгээд энэ үед болохоор дугуйтай явж исэн ачаа маань болохоор юу байсан? Дугуйны ачаа болохоор 50 орчим грамын жинтэй 50-аас жоох илүү нэмэх үед байгаа. Хаанах голцсон. Би ямар ч лээсэн энэ үед бол нэлийн их ачаатай гарсан байсан. Тэгээд ачаагаа бас дараагийн удаа хөнгөлсөн. Жоох энэ аялал дээр туршлага ерөнхийдөө томилуулсан юм уу? За эндээс хойш дахиад дүүрс байхгүй. Ингээд орчны хэмжээгээ дараад яваасан. За энэ чинь дандаа хэвлүүрийн ямар сүм нөхөө бас нэг сүм орох замаасаа ямар ч юм болоод өөр тийш явсан. Тийм хөө байна. За одоо эндээс хойш дүүрс байхгүй гэсэн. Яг миний Улаан тулан Батцын сумын хажуугийн гүүрэн дээр хоногдсон. Тэгээд хинжээнээс шулуурсан дараагийн үйлчлэг. Дараагийн үйлчлэг заавал хийх бол зайлшгүй. Тэр хинжээн цааш бүр улам сонирхолтой улам юу нэг тохиолдно гэдэг ямар ч байсан. Камерын дүрсэн дээр буусан бичлэгүүд бол ерөнхийдөө нэг юм. Энэс нүдээр харж үзсэн юм дээр илүү гоё байгаа. Бидний одоо дүрснүүдээ хайгаад гарцсан дээр авсан юмудаа хайгаад байгаа. За ингээд ямар ч хэсэн бичлэг маань нүрээд өндөрлж байна. Та бүхэн лайк болон subscribe дараарай. Баярлалаа.